За сургуулийн өмнөх боловсрол дээр бид нэгэн ч одоо хүртээмжийг одоо дээшлүүлсэн учраас бол ер нь энэ сургуулийн өмнөх боловсролынхаа одоо сургалтын хөтөлбөр дээр илүү чадвар одоо ур чадвар суулгадаг энэ хөтөлбөрийн шинжилгэүүдийг хийх ажлуудыг зорж байгаа. За энэний одоо тодорхой туршилтын хөтөлбөрөд нийт хэдэн цэцэрлэг дээр нийт 8 цэцэрлэг дээр энэ хаврын хичээлийн жилд хэрэгжин ирэх намраас одоо бид нар энэ хөтөлбөрийг одоо үндэсний хөтөлбөрийн хэмжээнд энэ шинжилгүүдээ хийгдэд явах юм болцоонууд бас байгаа. За ерөнхий боловсролын төвшөнд болвол бид нар хэд хэдэн одоо шинжиллийн одоо эхлүүлэхээр одоо ажлуудаа эхэлж байна. Та бүхэн бас тодорхой мэдээлэлүүд авсан болов уу гэж бодож байна. Цаашдаа бид нар ер нь 3 дугаар ангиас эхэлж англи хэлийг заах. 1 дугаар ангиас эхэлж бид нар мэдээлэл технологийн буюу код бичдэг хичээлүүдийг заах. Одоо энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Манай ер нь англи хэл мэдээлэл технологийн хичээлийн математикийн хичээлүүдийн агуулгууд маш их хоцрогдсон байна. Тийм учраас бид нэр дэлхийд одоо нэртэй тэргүүлж байгаа Финлянд улсыг тавхан бүгдээр мэдж байгаа. Дэлхийд одоо боловсрлоор нэгд бичигддэг энэ улсын 100 өнөөдөр 60 оронд хэрэгжиж эхэлсэн эдүүд байна гэдэг математикийн сургалтын туршилтыг бид нар сая 2 сарын 1-ээс эхлүүлсэн. Нийт хэдэн сургууль вэ? Эдүүдэн дээр 9 сургууль байна. 9 сургууль байгаа. За энэ 5-аас 9 дугаар ангийн математикийн одоо сургалтуудыг илүү одоо платформ дээр суурилсан шин технологи дээр суурилсан энэ сургалтуудыг явуулж байгаа. Энэ бол багшийн ур чадвар шаардахгүйгээр багш өөрөө хүүхдтэйгээ ажиллаад өөрөө суралцаад явчих нэг ийм одоо туршилтуудыг эхэлж байна. Одоо энэ туршилт амжилттай болох юм бол цаашдаа бид нэр ерөнхийдөө төрийн өмчийн одоо сургуулиуд дээр 9 сарын 1-ээс ахуулаад 5 6 дугаар ангиас үндэсний хэмжээнд одоо нэвтрүүлэх ажлыг бас бид нэр төлөвлөж байна. За англи хэлний person гэж англи хэлний хөтөлбөрийг бид нэр хэрэгжүүлж эхэлсэн. За ингээд энэ хөтөлбөрийг одоо бид нар ирэх жилээс 9 сарын 1-ээс 5 6 дугаар ангитай улсын хэмжээнд хэрэгжүүлнэ. Ингээд жил бүхэн 2 анги доошлоод 2 анги дээшлээд ингээд явхад 25 ангид бид нар одоо 3-аас 12 дугаар ангийн хүүхдүүд яг олон улсын энэ нөгөө нэг үнэтэй олон улсын хөтөлбөр Кембрижийн одоо хөтөлбөр сургуулиуд авдаг тийм ээ үнэтэй сургуулиуд авдаг хөтөлбөр шүү дээ. Энэ хөтөлбөрийг төрийн өмчийнхээ одоо бүх сургуулиуд дээр нэвтрүүлэх хүүхэд бүр энэ хөтөлбөрөөр одоо сурах энэ боломжуудыг одоо олгож байгаа гэж ойлгож байна. За мөн хоцрогдлыг арилгах чиглэлөө бас энэ сураад эмэн гэдэг математикийн хоцрогдлыг арилгаж байгаа энэ платформыг бас үндэсний хэмжээнд одоо нэвтрүүлэх одоо ажлуудыг бас хийнэ. За тэгээ цаашдаа бол бид нар энэ шинэ эгэл арга зүй гэсэн одоо энэ физик, математикийн хичээлүүд, химийн хичээлүүдийг яавал энгийнээр одоо зааж болох вэ гэдэг нэг юм бас арга зүйг бас үндэсний хэмжээнд төрийн өмчийнхээ сургуулиуд дээр бас нэвтрүүлэх энэ ажлуудыг эхэлж байна. Тэгээд байгалийн ухааныхаа хичээлүүд дээр бид нэр анхаарах одоо ер нь багаас нь одоо бага ангийн хүүхдүүдээс ахуулж энэ байгалийн ухааны хичээлүүдийг илүү одоо сонирхолтой тоглонгоо одоо энэ байгалийн ухааны хичээлүүдийг одоо суралцдаг энэ тогтолцоог одоо шилжүүлэх энэ ажлуудыг бас хийхээр ингээд зорж байна. За мэрэгжлийн боловсролын төвшөнд бол бид нэр энэ эмсүүтүүдийг мэрэгжлийн боловсрол буюу коллежуудыг бид нэр төрөлжүүлж хөгжүүлнэ. Түрүүн бас би тайлбарласан хэдэн жишээнүүдийг. За өртөг цуурилсан гүйцэтгэлийн санхүүжилт хагас бие даасан менежментийн тогтолцоо шилжүүлнэ. За олон улс төлөөн зөвшөөрөгдсөн мэрэгжлийн хөтөлбөрүүдийг бид нэр эхлэнэ. Ер нь одоо эмсүүд гэхээр заавалчгүй өсчин, заавалчгүй мужаан, заавалчгүй ойдлчин бэлдэгдэг энэ хуучин тогтолцооноос салъя. Өнөөдөр мэдээллийн технологийн эрэлт хэрэгцээ код бичдэг програмчлалын одоо эрэлт хэрэгцээнүүд манай улсад их болж байна. Ер нь цаашдаа энэ эмсүүд мэрэгжлийн коллежуудыг бид нар өндөр цалинтай ажлын байран дээр ажилладаг ийм л хөтөлбөрүүдийг бид нар хэрэгжүүлэх гэж байна. Тийм учраас олон улсын Google гэж компаниг тавхан бүжиж байгаа Google компани. За Английн Pearson компанитай хамтарч бид нар одоо барилгын технологи, мэдээлэл технологийн яг олон улсын сертификаттай сургалтуудыг эмсүүд коллежууд дээр энэ намраас эхлүүлэх гэж байна. Тийм учраас энэ сургууль энэ төгссөн хүүхдүүд олон улсын сертификаттай олон улсад хүлээн зөвшөөрсөн сертификаттай одоо төгсч болох ийм боломжуудыг их. Ер нь бол бид нар мэрэгжлийн боловсроос хуучин энэ темсгсэн одоо хамгийн орлого багтаа тийм ээ эсвэл аав ээж нь боломжгүй эсвэл сурлагаар муу хүүхдүүд энэ темслүү ордог гэсэн энэ тогтолцоог бид нар одоо халахж байгаа. Ер нь бол мэрэгжлийн болон техникийн тогтолцоо бол дээд сургуулиудаас илүү их тийм боломжийг хүүхдэд олгодог. Одоо энэ тогтолцоо бол бид нар нэвтрүүлэх ийм энэ ажлуудыг л одоо хийя гэж ингэж зорж байгаа гэсэн үг. Тийм учраас цаашдаа бол төрөлцсөн ахлах сургуулиудыг бид нар байгуулна. Ер нь хүүхдүүд өөр 10 дугаар ангиас ороод төрөлцсөн ахлах сургуулиар дамжаад мэрэгжлийн болон техникийн боловсролоо эзэмшээд явцдаг. Энэ тогтолцоо одоо шилжих нь зөв юм байна гэж харж байна. За дээд боловсролын төвшөнд бол би түрүүн бас тайлбарласан
сургалт үйлдвэр судалгааны цогцлуур хэлбэрээр одхон хэлбэрээр одоо хөгжүүлэх энэ ажлуудыг эхлүүлж байна. За тэгээд боловсролын чанарын төвшөнд бид нар нэлээд анхаарч ажиллана. Тийм учраас бол энэ хөтөлбөрийн индексийн шинжилтүүд буюу одоо яг шин сэргэлтийн 6 бодлогын хүрээнд Монгол улсад шаардлагатай байгаа 40 мянган инженер техникийн ажилтнуудыг бэлдэх энэ тогтолцоо бол бид нар шилжүүлэхийг зарж байгаа. А гэтэл өнөөдөр манай ихтэй сургууль төгсөж байгаа хүүхдүүд чинь 70-80% дандаа нийгмийн ухааны чиглэлээр төгсөөд. А гэтэл манай улс оронд хэрэгцээтэй байгаа мэрэгжил одоо эрэлттэй хэрэгцээтэй мэрэгчлэр одоо сургадаг энэ дэд боловсролын тогтолцоод одоо шилжих хэрэгтэй юм байна гэдэг нэг ийм шинжилтийг 23 онд одоо хийхээр төлөвлөж байна.